Mad Dog on the track. Би чарж тавтай морил энэ бол Монгол цорын ганц бөгөөд анхны орж ирсэн Dodge Charger SRT Hellcat Red Eye. Юу энэ машиныг тийм онцлог болгож байна вэ гэхээр 6.2 литр V8 HEMI Supercharger хөдөлгүүрээс 797 морины хүч 959 Нм торкоор зөвхөн 12 дугуйгаа хүч илгээж байгаа жинхэнэ Америк булчин. Dodge хэрхэн галзуу хурд буюу Fast and Furious-ийнхэнтэй ажиллаж энэхүү машиныг дэлхийн хэмжээнд бусад улсын том спорт супер машинуудын өршөлтөгч болгон гаргаж ирснийг хэдүүлээ өнөөдөр энэ бичлэгээр ярилцсан. Америкийн дэлхийн 2 дугаар дайнд тэнгэрт ноёрхож исэн Grumman's F6F Hellcat гэдэг онгоцонд зориулж энэхүү машиныг Hellcat гэж 2015 оноос нэрлэж эхэлсэн байдаг. Тэгээ хэдүүлээ мөн Dodge-ийн яаж дээд удирдлагаасаа нууж 700 нэмэх морины хүчтэй моторын хөгжүүлэлт явагдаж Project K гэж нэрлэжсэний талаар мөн яригдана. Америк булчингийн жинхэнэ тодорхойлол нь бол Hellcat байдаг. Хамгийн дээд зэг буюу production суудлын автомашинд тавигдсан хамгийн хүчтэй V8 хөдөлгүүр. Удирдлагуудаас яаж нууж ирсэн бэ гэхээр 600 морины хүчтэй машин гарнаа. Угаасаа 700 морины хүчтэй дээшээ машин mass production буюу нийтэд худалдаа авалтанд бол нэг зарагдахгүй гэж удирдлагууд нь таамаглаж ирсэн. Гэвч маш нууцлалтайгаар 10 өрөөнд хүртэл энэхүү машинуудын хамаг гаргаж байгаа үзүүлэлтийн тоонуудыг нууж ирсэн юм байлаа. Юу нь сонирхолтой байсан бэ гэхээр машина зарлах хугацаанд дөхөөд ирэнгут удирдлагатай очоод surprise 700 морины хүч одоо өөр арга байхгүй халвал хал гэдэг. Тэрхүү инженерчдийн өөрсдийн зоригтын пашнаас болж энэхүү машин бүтсэн гэж ер нь хэлж болно. 2015 онд Hellcat-а танилцуулахдаа Ford, Chevrolet та нар хаана байна? Тэ бүгднийх нь бүгсэн дээр нь халуун жин тавиад юу болж байна гэд. Нөгөөдөл нь мэдээж барьцаад машинуудаа сайжруулсан. Гэвч 2018 онд Demon гэдэг зөвхөн 3000 ширхэг үйлдвэрлэгдсэн 840 морины хүчтэй хамаагүй сайжруулсан хөдөлгүүртэй буюу яг энэ машин дээр суурилж байгаа хөдөлгүүр 2018 оны Limit Demon дээр танилцуулагдчихсан. 21 оны Red Eye дээр яг адилханаар тавигдаад HEMI блокийн суурь нь маш бат бөх болж тослооны систем шал өөр болоод хөргөлтийн сайжруулад буюу өөрөөр хэлэхэд street legal гэж хэлэхэд амар хэцүү болцсон. Drag racing машиныг л зам дээр гаргаад ирчихсэн гэсэн үг. Уралдаж шууд бэлэн Red Eye нь ердөө 4474 шиг үйлдвэрлэгдсэн байдаг юм билээ. Мөн энэ Red Eye дээр юу шинжлэгдсэн бэ гэхээр та дотор салондоо ингээд зуны хаалганд өөрлөгөө хүйтэн air condition үлээлгдэг шиг Supercharger-ын агаар сорох руугаа хүйтэн агаар air conditioning систем шиг үлээж хөргөх юм шинээр сурлаж өгсөн байгаа. Бидний өмнө харж байсанчлан Америкийн том мотортой машинууд капотон дээр ийм том венттэй байдаг. Энэ капотаараа шууд хүйтэн агаар зүсч ороод баруун тишгээ чиглээд шууд энэ air intake рүүгээ маш хүйтэн агаарыг оруулж өгч байгаа. Гэвч 2 тонн жинтэй хойдлын 2 дугаараар мааждаг машин 0-100 3.5 секунд. Яг уу одоо орчин үеийн хайбрид машинуудын 2.1 хэд мэдгсэн тоотой харьцуулагдахгүй ч гэсэн шал өөр характер зөвхөн хайдлын дугуйр хуваарлагдах тус бүр дугуйнд 390 морины хүч гэдэг чинь амар их хүч байхгүй. Жишээлбэл Bugatti 1500 морины хүч 4 дугуйраа хуваалаа гэхэд яг адилхан харьцуулалттай л байна гэсэн үг. Хэд дахин бага үнээр. Хамгийн их үзэлттэй автомашины кино бол Fast and Furious буюу галзуу урд киноны гол дүрийн жүжигчин манай ах Vin Diesel дандаа Dodge Charger ундгаар та нар мэдэж магадгүй. Хамгийн анхны цуврал болох 2001 онд эхэлж исэн та нар санаж байвал амар их JDM машинууд оролцож исэн. Тухайн JDM машин маш их тоног авдаг байсан. Янз янзын гоё өнгөлөг байсан. Яг culture-ын дэлгэрж исэн Япончуудын яг 90 үе байсан. Тэр үед Америк машиныг яаж залуучуудад таниулах вэ гэхэд ерөөсөө Vin Diesel 1970 оны Charger уртлаас өгөж богооны урдуур хараагаал тэгэл тэрнээс цааш бол ерөөсөө түүх болсон. Одоо Fast and Furious 10 хүртэл анги болгон дээр нь
Win Diesel ердөөсөө SRT charger л ундаг. Ямар нэгэн шинэ модель гарсан бол тэр кинон дээр л төрүүлж харагддаг гэх мэт. Галзуур 5 дээр ихэд 2 ширхэг ийм чаржераар тэр нэг сейфийг чирдэг чи энэ машин алдартай. Энэ бүкс нь бол алдартай. Win Diesel-ийн хөлгөлсөн болгон л чаржер байдаг. Миний хувьд бол 2 хаалгатай Challenger-аас илүү чаржер нь илүү баавартай, 4 хаалгатай ирнэ яг дончтой харагддаг. Challenger магадгүй купе юм шиг харагддаг ирнэ ч өгцөг нэрээ өндөр ч юм уу. Яг энэ дээр. За компьютер дээр SRT зэсэн жоон сонирхолтой заяа. За chiller гээд суперчаржер руу хүүтэн агаар air conditioner оруулж болж байгаа. Хөргөн энэ launch control-ын RPM ингээд өсгөж болно. Хэдтэй гарахаа. Activate launch control 2400-тэй. За хянах дээр бол за drive дээр л орох хэрэгтэй гэж л да. Drive control-д ороогүй байна. За энэ activate line lock. За энэ гоё заяа. Уртлын базагч нь базаад хань drag strip дээр гарахаас өмнө дууга шатааж халаах зорилготой гэсэн үг. Valet. За valet mode руу орж болж байгаа. Одоо valet гэдэг чинь одоо буудлын машин парклдаг нөхөртэй. Тэгээ тэгэн гоо 500 морины хүч рүүгээ орно. Энд ингээ бас 500-аар оруулж болно. 500-аас 797 руу орохын тулд pin code-тэй болгож болно. Аль эсвэл машин 2 түлхүүртэй ирдэг үйлдвэрээсээ. Нэг нь улаан түлхүүр. Улаан түлхүүр нь бүтэн 797 морины хүч гаргах зорилттой. Нөгөө хар түлхүүр нь болохоор зөвхөн 500-тай гардаг гэсэн үг. Тэгэхээр ер нь бол өөр хүн амтанд болохоор нөгөө түлхүүрэл өгдөг. Өрүүл, suspension, traction, paddle shift, transmission, track sport, street гэх 3 тохиолгоор сольж болж байна. Eco гэхээр яа. Eco ийм моторн дээр eco гэж юу вэ? Өдөр тутмын дараа бензин бага идэл байлгүй. Яг нь ерөнхий салууны хувьд бол тэгэл Америк машин бол Америк машин бүгдээрээ л мэдчихэж байгаа. Материал нь бол тийм тансаглаад амар бүр хүн амтанд гайхуулаад тахаар бол юу ч байхгүй. Энэ машины гол утга учир нь ердөө тэр л байгаа. Тэр урд. Яг тавчнууд нь ойлгомжтой гайгүй нэг хит олон биш. Яа, air conditioner сайн хүлээдэг юм л шүү. Герман машинтай харьцуулбал герман машинч хүлээж ядаад байт. SRT гэж дараал шууд ишиг ороод тэ шууд race cool down маа ди тоорн цаад дуусаа. Тийм л юм байна л да. Shift light. Зүг. Хизээ араас болох хэрэгтэй гэрэл насах юм байна. За chiller ингээ унтраачиж байна. Унтрах болоогүй гэнэ. Агаар бензиний харьцаа, boost pressure, supercharger-ын boost хэд дээр гарч ирж байна. Шууд real time харж болох юм байна. Цаг хэмжилт. Хэдэн зуун метрт яаж явсан байна. Сүүлд хизээ явсан байна. Хамгийн best цаг хэд явсан байна гэнэ. Хамгийн best цаг бол одоогоор 400 метрт 13.9 гэсэн байна. Гэтэ drag strip дээр л хотлоор марьдаг машины мэдээж хамгийн сайн цаг нь гарч ирнэ л дээ. Air fuel ratio, G-force мэдээж энэ бол байгаа. Мотор руу норохоор яа дээ. Pound feet of torque, the torque гарч ирсэн boost pressure, арааны тоо, хурдны тоо, морины хүч, dyno дээр гарахтай dyno mode нэг. Real time хард юм шүү дээ. That's nice. Өтгийн history mystery ингээд save-лж авдаг юм те. Ямар гоё юм. Сайхалтай те. Суперчаржерд бол гоё юм да. Тэгээ Америк машин чинь нөгөө түлхүүрээр цооцолцсон багтаа 2 дараад холоос машин асааж болдог. Гэрийн гаднаас салаачдаг юм. Нэг тийм бичлэгүүд яваад шүү дээ. Интернет дээр хүн амтан цогцоод байдаг машина холоос асаагаад. 2011 онд ерөнхий Chrysler удирдлагын SRT Street Racing Technology-гийн инженерийн багт Ford Mustang болон Chevrolet Camaro-той уралдах шинэ үеийн Америк булчингийн моторыг хөгжүүлэх даалгавар өгсөн. Тэгээ миний хэлсэнчлэн нууцаар хөгжүүлэлт явагдаж удирдлага захирлууд болон санхүүгийн хүмүүс нь лабораторид орж үзэхэд тоогоо нууцаар гаргаж limited performance-тэй мотороо үзүүлж ердөөсөө 600 морины хүчтэй мотор гарч ирнэ. Шинэ үеийг тодорхойлно гэсэн хуурамч амлалт, хуурамч тоо, хуурамч баримтаар явсаар байгаад Hellcat модулууд нь шинэ үеийн Америк булчингийн тодорхойлуулж шинэ 90 үеийг тодорхойлсон. Жишээлбэл YouTube дээрх бүх уралдааны машинуудтай урд нь гарч уралдаж Америкчууд гудамжаар уралдаж мөн маш их хулгайд алдагддаг машин. Америкт ямар хүмүүс нь хулгайлдаг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ нислэг тэргээр хөөгдөж байгаа бичлэгүүд байдаг шүү дээ. Дээрээс нь мэдээлэлээр лайв дамжуулж ин тийшээ эргэж ин ингэж ин гээд хурдны зам руу ороод алга болчихдаг машин. Маш их хулгайлагддаг хүмүүс ийм машинууд Атланта энэ төр хамаагүй ундгүй гэж сонссон. Тэгээ мэдээж rap culture
хипхоп хөгжим. Тухайн үед чи одоо 700 морины хүч гэдэг чинь зөвхөн Lamborghini, Ferrari за бүр сая доллар гарсан экзотик машинууд дээр харагддаг номер байсан бол ердөөсөө дилершипээс худалдаа авах боломжтой, лизингээр авах гэр бүлийн машинд тавьж өгснөөрөө маш их шокыг гаргаж өгсөн. Мэдээж харьцангуй адилхан хүчтэй машинуудтай бол хамаагүй бага үнээр авах боломжтой байсан. Тэ crazy. Хойно бол 305 таа дугуйгаа байхгүй юу? 305, 35, 20 юм уу? Тэгээ би уртлагын хэмжээг орсон чи бас 305 юм байна. Тэгээ энэ их хүчийг хойдлын 2 дугуйгаараа гэхэр чинь ерөнхийдөө бол 100 хэдэн километртэй 4-р араандаа явж байгаад хаа зүгсэн чи traction control-т бол хийх бүрэн боломжтой тийм их хүч. Хороотны хувьд миний хэлсэнчлэн Австрид үйлдвэрдэг ZF суурьтай torque converter gearbox-оо одоо орчин үеийн BMW дээр харагддаг орчин үеийн G series-ийн G82, G80, G90 гэх мэт. Тэг ямар санд энэ машинуудаас ч болоод Америкийн цагдаа нарын машин чинь бас тусгай зориултаар тусгай үйлдвэрлэлээр бүр хүчтэй моторууд гаргаж ирж Америкийн цагдаа машинуудыг тоногсон гэж сонссон. Би Америк амьдарч үзег болохоор мэдэхгүй байна. Ер нь явж үзээгүй. Хүүхд байхдаа нэг явж үзсэн. Тэр үед ч юм мэдгүй те. Тэгээд яг нь монголчууд сонирхдаггүй мэддэггүй. Тэгээд уусаа тэдний буруу биш. Угаасаа соёлын шал өөр, мэдрэмжийн шал өөр. Шал өөр зорилготой. Монголд угаасаа энийг оролдоод ах замч байхгүй. Тэг яг Америк машин ер нь бол эргэлт яалтчих юм уу? BMW, Герман машинтай бол ер нь харьцуултгүй. Гэхдээ л шолон зам дээр өгдөж байгаа мэдрэмж, үний харьцуулалт шал өөр. Характер нугасаа юм. Краун толгоогоос асуу. Тэгээ энэ Red Eye одоо логонд ингээд улаануудтай. Улаанууд. Тэг чи тий. Бензин нацаас нь мэдээж сайжруулж байгаа шүү дээ. Энэ моторын эд анги нь бол бүгдийг бат бөх болгож туслахны системийг юм хэмээн сольж байгаа. Тэгснэ бензин нацаас нь минутанд мотор руугаа 5.6 литр шахах хүчин чадалтай болж байгаа. Тэгэн гутаа ер нь өндөр хаацтай явах юм бол 13 минутын дотор бүтэн банк бензин дуусна гэж. 13 минут хаастай гэдэг чинь ордны зам дээр бол амар хурдан дуусчих. Bugatti ч хэдэн минут гэдэг лээ бас айгүй бага тоо гэдэг шүү хэдхэн минут.